За бүгдээрээ сайн байцгаана уу? Чуулганы хаан эзний өдрийн минь дүргээ. Та бүхэн маань амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлж байна уу? За өчигдөр өнөөдөр үнэхээр сайхан нартай өдөр байна. За Солонгоо сайн уу? Сайн байна уу? Чуулганыхандаа эзний өдрийн мэндийг хүргэе. За эзний өдрийн мэндээ. За манайхан сайхан гэж ороод ирсэн байна. Дээр нь бас одоо бусдыгаа меншн хийгээд бусдыгаа цуглаандаа ураад манайхан сэрээрээ цуглаан хэлжээ шүү гэсэн одоо сайхан меншн явуулаарай би энэ рүүгээ. Эзний өдрийн мэндээ би ингэ чимэг байна гэж оюунагчийн аккаунтаас ингэ чимэг маань комент хийлгээсэн байна. Эзний өдрийн мэнд гэж төвшөөгч маань анх цаяа маань бүгдээр хэлгээж байна. За тэгээ сонь сайхан юу байцгаана манайхан амралтын өдрөө аялдахтаа сайхан өнгөрөөж байна уу? За өглөө хэдэс ирвэ гэж 8:30-д сэрсэн шүү дээ өнөөдөр. Амралтын өдөр учраас бас сайхан амраал байж гин гэртээ. Ер нь шинэ сар гарсан учраас бас айгүй гоё байна. Тэгээ нөгөө өчигдөр чинь бас өнөөдөр бас нэг юм нэг зуныг гоё мэдрүүлсэн нарлаг сайхан өдрүүд байлаа тий. Тэгээд учраас гоё гадуур нэг салхинд гараад ингээ явахад айгүй сайхан байлаа. Маш гоё зуныг мэдэрсэн. Чуулганыхан маань гэсэндээ өнгөрсөн өдрүүдэд бас нэг зуныг мэдрээд их сайхан байсан баха. Нуруунд тэнэгэр байсан баха гэж бодож байна. Тий. Өчигдөр бол 11 цагийн мэдээгээр эрүүл мэндийн яамнаас ирсэн мэдээгээр бол 1393 тохиолдол бүрдсэн. Тэгээд 783 хүн эдгэрсэн. За 6 хүн нас орсон байна харамсалтайгаар. Одоогийн байдлаар бол 63,000 хүн халдвар аваад 53,000 хүн эмчилүүлж байгаа гэхээр 10,000 хүн ерөөсөө яг одоо халдвартай эмчилүүлж байгаа юм байна. За үүнээс гадна бас 307 хүн хөрхөө яг энэ ковидос болоод хорвогийн өмсөг үзүүлсэн байна. 307 айлд одоо бас үе гашуу тохиолсон гэсэн. Тийм учраас бид нар бас цэрэмжтэй болгоомжтой байхгүй бол манайхаа орж гарахдаа гараасаа угааж тэгээ одоо хариуцгаж маска тогтмол зүүж ингэж явахгүй бол бас аюул байна шүү. За хэдүүдэд цуглаанаа эхлэхээс өмнө хамтдаа бас яг энэ ковидоор өвдсөн байгаа хүмүүсийн төлөө залбираад эхэлбэл яаж вэ Солонгоо? За тэгээ. За би залбираад өгье. Бүгдээрээ хамтдаа бас яг энэ залбирлын сэдвэр рүү зориулт гаргаад анхаарлаа төвлөрүүлээд залбирая. Баярлалаа эзэн бурхан минь энэ цагийн төлөө танд талархаж байна. Бид чуулганаараа онлайнаар уулзаад эзэн бурхан минь таныг магтаж бас таныг хүндлэх боломжийг та бидэнд зөвшөөрсөн талархаж байна. Яг одоо эзэн бурхан минь дэлхийн нийтэд болон Монголын дээр үнэхээр одоо нүмерсэн байгаа ковид цар тахлыг таны матар даатхан залбирч байна эзэн минь. Хэдий би тэр өвчний төлөө тэмцэж эзэн минь вакцинжуулалтаа хамрагдаж бас эзэн халдваргүй жуултаа барьж байгаа ч гэсэндээ халдвар авж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж бас үнэхээр хэлбэлзэл өндөртэй байна эзэн бурхан минь. Та тэгээ яг одоо халдвар авсан байгаа эзэн минь хүн нүгүрийг та эдгээж тэр гэр бүлийн дээр таны амар тайван дүүрэн байгаасаа гэж насаа гойн залбирч байна эзэн бурхан минь. Имчилгээ хийгдэж байгаа эзэн дархлаа дэмжиж байгаа тэр бүхий л одоо имчилгээ нь эзэн минь үр дүнтэй байж тэр махан биеийн үнэхээр тэнхрээсэ гэж насаа гойн залбирч байна эзэн бурхан минь. Маш хүнд эзэн минь хэлбэрт орсон байгаа уушг нь устсан байгаа тэдгээр хүмүүсийг гэсэндээ та амь амьдралыг та өгж үнэхээр имчилгээ нь үр дүнтэй байж эдгэж өгөөч гэж насаа гойн залбирч байна эзэн бурхан минь. Яг одоо ковидын талбар дээр ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнад болон эзэн минь асрагч сувилагч нарыг би таны матарт өргөж байна. Тэдгээр хүмүүсийг гэсэндээ та хамгаалж өгөөрэй гэж насаа гойн залбирч байна эзэн бурхан минь. Үнэхээр гадуур бас дулаан орж байгаа учраас хүмүүс үнэхээр салхинд гарч зугаалах эзэн минь ажлуудаа хийж байна эзэн минь. Тэгээд тэр дээрсэндээ та хамгаалж өгөөрэй гэж насаа гуйж байна эзэн. Халдваргүй зүйлтэйгээ дэлхмийг үнэхээр хүн болгон яг өөрснөө маш сайн баримтлахад та туслаарай гэж насаа гуйж байна. Бяцхан үр хүүхдүүдийн минь гэсэндээ та хамгаалж өгөөрэй гэж насаа гойн залбирч байна. Тэгээд эзэн бурхан минь Every Nation чуулганыхан санаа нэгдэн ковидын эсрэг эзэн минь таны нэрээр бид нэгтэн залбирч байна. Есүс Христийн нэрээр даатхан залбирч байна. Амен. Амен. За манайхан итгэлээр энэ залбирлын ёроолыг хүлээж авч байгаа хүмүүс маань амен гэсэн комментүүдийг бичээрэй. Залбиралтай минь чуулганы ухаан маш сайн нэгдэж бас эзний үгээр амен гэж тунхагласан
комментуудыг бас үлдээсэн байна. Тэгээд амин та нарын манаас залбирал үнэхээр үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлэх боломжтой шүү. Тэгээд өргөжлүүлэн бас Саки пастрын төлөө тэг ковид туссан байгаа. Одоо таны эргэн тойронд байгаа хүмүүсийн төлөө залбирсаар байгаарай. Мөн тэднэрт хэрэгцээтэй байгаа тархлагын дэмжигтэй витаминыг одоо та бас өгөх боломжтой шүү. Тэгээд ер нь бол дархлаа сайн байх юм бол бид энэ өгшнөр бол өгдөггүй байх бүрэн боломжтой. Тэгэхээр дархлаагаа өргөжлүүлэн дэмжих тэр одоо амин дэмтэй хоол ундыг идэхтэй нэмэлтээр бас амин дэмийг хэрэглэх хэрэгтэй шүү гэж бас дахин сануулж хэлмээр байна. Тэгээд маш их баярлалаа хамт залбирж байгаад. Тэгээд бас амин гэж тунхаглаж байна. За өргөжлүүлэн тэгээд манайхан коммент хэсэг дээрээ залбирлынхаа сэдвүүдийг бичиж болно. Пастор дээр харж агаад залбирж болно. Мөн одоо ахаад нэг дараагийн сэдвээ та бүхэнтэйгээс ярилцмаар байна. Сая бас яг л бодит нийгэмдэр байгаа те хар бараан зүйлүүдийн талаар ярилцсан бол одоо арай гэгээлэг гоё зүйлийн талаар ярилцъя гэж бодож байна. За 97 цаг маань ирчихжээ. 100 болж байна. Тэгэхээр чуулганыхан маань бас те амралтаа аваад одоо хэдэн сарын туршид одоо карантинлагдаад гэртээ байсан бас үр хүүхдүүдээ аваад салхинд гарах ч юм уу зугаалах юм уу ийм цагуудыг одоо энэ 97 цагт одоо хийхээр төлөвлөж байгаа байх. Тэгвэл та яг хаашаа явахаар төлөвлөж байна вэ? Тэрийгээ бас коммент дээр хэлээч те. Бас явж явах замдаа хөдөө бүгдээрээ таарлаж магадгүй шүү дээ. Бас яг аль аймаг руу те аль газар очиж сайхан 7 хоног 10 хоног амрангаа нэг те үр хүүхдүүдтэй гоё цаг гаргая гэж төлөвлөж байна вэ? Тэрийгээ бас комментсэд хуваалцаарай гэж хэлмээр байна. Тэгээд өнгөрсөн жил пастор гэр бүлээрээ явсан те гоё аялаад зөний хугацаанд маш гоё явуулсан шүү. Одоо энэ ковидтэй холбоотой асуудал дуусна. Энэ бол үрдийн зүйл биш, зуурдын зүйл. За тэгээд дээр нь бас өрн дулаан цаг ирж байна. Сайн цагаас вэ? Юм сайхан болно. Миний өвтөлдөг нөгөө өглөөний 930 шоу дуусахдаа дандаа бидний хэсэг нь сайн цагаас үү гэж хэлээд дуусдаг. Тэгэхээр яг энэ уриалгатай адилхан ийм сайн цагууд ирж байгаа гэж манайхан эргэлзэхгүй байгаарай. Тэгээд энэ өрн дулаан цаг ирэхэд сайхан аяланда манай ануураа бол одоо нутг руугаа амралтаа аваад явна гинэ. Ховд явнаа гэж амраач. Ануураач. Ануураагийн гоё штэ тий. Энэ цуслангийнх нь гэр мэр бол бүр тасархаа гоё. Тий. Тэр нь манай Можигийн одоо найз бүсгүй. За Можигийн сүт бүсгүй. Даваа маань ховдод байгаа шүү те. Нутагтаа очмоор байна гэж мөнгөө маань илгээсэн. За мөнгөө маань болохоор бор өндрийнх. Бор өндөр рүү явах нэ гэж. За би болохоор одоо дулаар бол заавал одоо баян хонгор юм уу гэхгүй тэгэл ер нь л сайхан хөдөө гарвал гоё байна. Агаар магаар гараад сайхан аргал хомоолны өнөртэй уул хадараад хаад тэгээд өвсөн дээр сайхан тэрийг ууж хэвтээд за тэгээд хон ямаатай хураг ишигтэй үхэр тугуултай нацалдоод ингээ одоо сайхан байна. Тийм шүү те. Би нөө сайхан. За хамтдаа сайхан их эснийг магтъя. Яг одоо эснийг магтахдаа утасныхаа дуу, таблетийнхаа дуу, магадгүй зарим нь телевизээр холбоод үзэж байгаа бол чангалаад та үнэхээр галт цогтойгоор магтаарай. Бүх идисээрээ магтаарай. Сэтгэл зүрхээрээ магтаарай. Дуу хоолоогоор магтаарай. Хийж байгаа зүйлүүдээ орхиод их эзнийг одоо бүр үнэхээр хамтдаа бүгдээрээ байгаа газраас баяр хөөртэйгээр магтан алдаршуулцгаая. Амен. Мэн намтай байгаа зүйлсийг магтцгаая. Түнд алдраа магтаалыг өргөцгөөё. Эзэн бол миний хончин дутах зүйл надад нэг хинчүүгүй. Сэтгэлийг минь тасэргээ зүвийн замаар намайг хөтөлдөг. Түнэр харанхуй хүндийг ортулсан ч би үхлийн харанхуй хүндийг ортулсан ч би яахгүй. Эзэн бол миний хончин. Эзэн бол миний хончин дутах зүйл надад нэг хинчүүгүй.
Сэтгэлийг минь тасэргээ зүрийн замаар намайг хөтөлдөө Түнэр харахгүй хүндийг ортонсон ч би Үхлийн харахгүй хүндийг ортонсон ч би яахгүй Таны харин насан туршид минь намайг даа Таны өргөн би мөнхэн дэрнэ Таны харин насан туршид минь намайг даа Таны өргөн би мөнхэн дэрнэ Тэгтээс тулцхан эцэн бол миний хончин дутах зүйл надад нэг хинчүүгүй Сэтгэлийг минь тасэргээ зүйн замаар намайг хөтөлдөө Түнэр харахгүй хүндийг ортонсон ч би Үхлийн харахгүй хүндийг ортонсон ч би яахгүй Таны харин насан туршид минь намайг даа Таны өргөн би мөнхэн дэрнэ Таны харин насан туршид минь намайг даа Таны өргөн би мөнхэн дэрнэ Таны харин насан туршид минь намайг даа Таны өргөн би мөнхэн дэрнэ Насан туршид минь намайг даа Таны өргөн би мөнхэн дэрнэ Түнэр харахгүй хүндийг ортонсон ч би Үхлийн харахгүй хүндийг ортонсон ч би яахгүй Түнэр харахгүй хүндийг ортонсон ч би Үхлийн харахгүй хүндийг ортонсон ч би Түнэр харахгүй хүндийг ортонсон ч би Үхлийн харахгүй хүндийг ортонсон ч би яахгүй Таны харин насан туршид минь намайг даа Таны өргөн би мөнхэн дэрнэ Таны харин насан туршид минь намайг даа Таны өргөн би мөнхэн дэрнэ Мэн одоо үргэлжлүүлсэн нэрцгээе. Тэжим тандаа баярлаа гэж хамтаа залбирцгаая. Түүний хайр нэрлийн төлөө нүний үүслийн төлөө хамтаа түүний нэрээр талархацгаая. Түүний бидэнд өгсөн тэр хувирахгүй, дуусахгүй тэр хайрын төлөө хамтаа талархацгаая.
үзэгсэл цайж хайрыг тааж мэдж Сөхний харах хүндээг буусан шүсмэ Яс харгуулсан шүсмэ хаах Чүмс таны хайр Сатаб надтай хамт байх учраас би юунаас ч яахгүй. Сүлдөр байдал руу минь хандсан таны хамгаалалт Тасгарах үед ганцаардан таныг илгэж хүлээх Миний хайртай нуугдсан газраас минь намайг татан гаргаад Дулаахан гарлуугаа татан цэжиндээ тэрээ Сүлдөр байдал руу минь хандсан таны хамгаалалт Тасгарах үед ганцаардан таныг илгэж хүлээх үед Өмнө хайртай нуугдсан газраас минь намайг татан гаргаад Дулаахан гарлуугаа татан цэжиндээ тэрээ Ихэсний мэн төгсөшгүй хай Өчигдөр бас өнөөдөрч Өөрчлөгдөхгүй ихэсний мэн төгсөшгүй хай Юу тааж сүйлүүлэшгүй агуу хай Намтадын дулцай сүлдөр байдал руу минь хандсан таны хамгаалалт Тасгарах үед ганцаардан таныг илгэж хүлээх үед Үнэн хайртай нуугдсан газраас минь намайг татан гаргаад Дулаахан гарлуугаа татан цэжиндээ тэрээ Ихэсний мэн төгсөшгүй хай Өчигдөр бас өнөөдөр Өөрчлөгдөхгүй ихэсний мэн төгсөшгүй хай Юу тааж сүйлүүлэшгүй агуу хай Ихэсний мэн төгсөшгүй хай Өчигдөр бас өнөөдөр Өөрчлөгдөхгүй ихэсний мэн төгсөшгүй хай Юу тааж сүйлүүлэшгүй агуу хай Магтацгай ихэсний хайр Хүндэтгий
Өчигдөр бас өнөөдөрч өөрчлөгдөхгүй хэсний мэ төгсөшгүй хайр юу тач сүйлүүлэшгүй агууй хайр. Амен. Халелуя. Тийм ээ, эзэн бурхан минь, таны дуусашгүй, төгсөшгүй тэр агуу хайр дотор бид байгаадаа үнэхээр их талархаж байна. Бидний магтаал бүр эзэн минь таны сэнтийн өмнө ариун утлага мэт үнэртэж тантай учран уулзах энэ сайхан цагийг та бидэнд зөвшөөрсөнд талархаж байна. Эзэн бурхан минь, өргөжлүүлэн та бидний амьдралаар дамжуулан алдар, магтаал, хүндэтгэл бүрийг авах болтугай. Эзэн минь таньда баярлалаа. Магтаалыг зөвхөн танд даатхан, танд зориулан бид эзэн минь өнөхөр зориулалт гарган дахин таньда талархал өргөн бүхэл зүрх сэтгэл, оюун бодол, бүхэл амьдралынхаа тэр нандин зүйлсний бүрээр таньда талархан магтаалыг өргөж байна. Иесус Христийн нэрээр. Амен. Амен. Хамтдаа магтаалаар эзэнт талархлыг өргөссөн чуулганыхандаа бүгдэнд нь маш их баярлалаа. Мөн магтаалаар удирдан, магтаалын чиглүүлэг, магтаалын тэр гайхалтай оршихуйд хөтлөн дагуулсан бэлгээ ахлагч болон Давкада маш их баярлалаа. Үнэхээр гайхалтай сайхан цаг байлаа. Амен. Тэгээд чуулганыхаа манаас үнэхээр хэвэл өрөөлийг авсан байх. Тэгээд магтаалын багтаа маш их баярлалаа гэд комент бас үлдээж талархаарай гэж хүсмээр байна. Амен. Тэгээд үргэлжлүүлээд бүгдээрээ зарын цагтаа оръё. Чуулганыхаа маань онлайн үйлчлэлтэй бол үнэхээр гаршсан байгаа бид те. Өглөө болгон бид эзний үгийн цагтаа уулзж байна. Эзний үгийн цагийг бид ажлын өдрүүдэд 6 цагаар, амралтын өдрүүдэд бол 8 цагаас онлайн хэлбэрээр чуулганы ахлагч, пасторууд маань удирдаад ингэ явж байгаа. Баярлалаа удирдах байгаа хүмүүстээ, удирдсан хүмүүстээ ч гэсэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ өглөөний цаг бол үнэхээр бас ивэл өрөөлийг өгдөг, бас нэгийг ингэж тунгаан бодох гоё цаг байдгаа. Тэгээд чуулганыхаа маань бас өргөжлүүлээд хамрагдсаар байгаарай гэж уриалмаар байна. За мөн өглөөний залбирлын цуглаа маань болсоор байгаа 7 хоногийн нэг өдрөл болдог байгаа. 3 дахь өдөр болгон 6 цагаас бид эзэнд бас залбирал магтаалыг өргөж яадаг байгаа. За тэнд та бас комент хэсэгт нь өөрийнхөө залбирлыг бичээд бас залбиралтай хамрагдаж болно шүү. Тэгээд бас залбирал бол үнэхээр чухал байдгаа. Бид эзэнтэй уулзаж учрах сайхан цагуудыг гаргаж яадаг. За мөн 21 цагийн хүчрхэг 5 минутын залбирлыг чуулганыхаа маань хийсээр байгаа. Хийгч болно, хийсээр байна. Тэгэхээр энэ цагт бас та яг залбиралдаа хамрагдаарай. Тэгээд өнгөрсөн хугацаанд бас үйлчилсэн хүмүүстэй маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Үнэхээр зориулт гаргаад тэнд бас ингээд суралцаад тий залбиралд бас өөргөө зориулаад ингээд үйлчилж байгаа хүмүүстэй маш их баярлалаа. Үнэхээр их талархаж байгаа шүү. За мөн залуучуудын цаглаа маань хийгцээр байгаа. 5 цагта Саки пастрын гэр бүл маань үйлчилж байгаа. Мөжи ахлагч маань үйлчилж байгаа. Анхцын ахлагч маань үйлчилж байгаа. Цагаан ахлагчийн гэр бүл бас үйлчилж байгаа. Тэгээд маш олон одоо залуу гэр бүлүүд бас зориулт гаргаад үйлчилж байгаа. Та бас тэр чуулганд хамрагдаарай. Бас өөрийнхөө үр хүүхдүүдийг бас залуучуудын чуулганд бас хамрагдуулж одоо хөвшүүлээрэй гэж таныг бас уриалмаар байна. За хүндэтгэлийн цуглаа маань яг цагтаа энэ өдрөө хийсээр байна. Тэгээд сайхан цаг ирвэл бид танхимаар уулзаад тэ эзнийг үсрээд тэ хамт одоо тэр гоё уур амьсгалтайгаар бас магтана гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ бас онлайнаар бол манай цуглаан бас үнэхээр гоё хийдэг штэ тэ. За магтаалын баг тэр медиа багийн үйлчлэл бол үнэхээр гоё тэр төгөлдөр ингээд эзэнд бас магтаалыг өргөдөг. Тэгээд энэ маань бас яг бид хамт байгаа юм шиг тэр мэдрэмжийг гоё өгч чаддаг учраас бас талархаж байна. Тэгээд онцлог залбирал үйлчлэлүүд маань бол
6 сарын хугацаанд юм байна. Тэгээд 6 сар маань бол гэр бүлдээ үйлчлэх сар байгаа. Уриалгатаагаар явж байгаа сар байгаа. Тэгэхээр сайхан цагууд ирж байна. Тэгээд гэр бүлдээ зориулалт гаргаад гоё шин үйлчлэлүүдийн санааг твшүүлээд гэр бүлдээ үйлчлээрэ гэж та бүхнийг бас уриалмаар байна. Тэгээ маш их баярлалаа. За дараагийн бас онцгой цаг. Ер нь бүтэн сайнны үйлчлэл болгон маань онцгой байдаг. Онцгой цаг руу бид шилжиж орсоор байдаг. Тэгээ онцгой цагийн маань нэг нь бол үгийн цаг байгаа. Тэгээд өнөөдрийн үгийг хуваалцгаар Everydation чуулганы царайлаг бондгор хөрхөн пастор маань ирсэн байна. Тэгээд Огийн пастрыгаа урьж байна. Бидэнд эзний үгийг хуваалцаж, эзний тэр нөөц дотор суралцах энэ сайхан цагийг удирдаач хэмээн пастрыгаа урьж байна. За ариун солон гахлагчтай баярлалаа. Намайг бас айгүй гоё хөөрдөм нэрээр дуудаж өгсөнд баярлалаа. Бондгор царайлаг. За хэзэн алдарш холтгой. Бэлэг гахлагчтай, давкада ариун солон гахлагчтай баярлалаа. Бас онлайн үйлчлэлээ ямар ч саадгүйгээр ямар ч одоо зогсолтгүйгээр ингэж байнга үргэлжлүүлж өрнүүлж байгаа бүх одоо чадварлаг залуучуудаа үйлчлэлийн багийн бүхий л одоо хүмүүстэй болон бүх удирдагч нартай баярлалаа. Та нар бол бааtruуд шүү. Бараг 2 жил үргэлжилж байгаа энэ ковидын хөл хоройтой үед онлайнаар бүр 1-7 хоног тасралтгүйгээр яг чуулганыхаа итгэгчдийн төлөө байнга залбирч, улс орныхаа төлөө байнга залбирч, эзний үгийг бас дамжуулж яг ингэж үйлчлсээр 2 жилийг бараг одоо дуусгаж байна. Энэ бол үнэхээр бахархмаар сайхан зүйл байна. За тэгээд шинэ сар эхэлсэн байна. Энэ 6 сарын эхний өдрийн одоо эхний нэм гарагийн цуглаан буюу хүндэтгэлийн цуглаан, эзний өдрийн цуглаан эхэлсэн байна. Тэгэхээр шинэ сар бол энэ 6 сар бол гэр бүлдээ үйлчлэх сар байна. Гэр бүлдээ үйлчлэх. Уран дулаан цаг боллоо. Уул хадаар, гол горхоор, байгалийн сайхан газруудаар аялах цаг ирсэн байна. Тэгэхээр яг цэр цагуудад болон үр хүүхэдтэйгээ, хань ижилтэйгээ одоо үнцэнтэй сайхан цагуудыг гаргахдаа тэдэндээ үйлчилж, энэ үйлчилж байгаа халуун сэтгэлээрээ тэдэнд Бурхны хайрыг таниулж, гэрчлэх ийм онцгой одоо сар руу итгүүл тавьж яана гэсэн. Ингээ та бүхэн маань гэр бүлдээ үйлчлэх шинэ сардаа тавтаа мориорой. Чуулганы ах дүүсийг ч гэсэн комент хэсэгт бие биендээ маш гоё одоо үгтэй комментуудыг бичээсэй гэж уриалж байна. Гэр бүлдээ үйлчлэх шинэ сардаа тавтаа мориорой гэсэн бас комментуудыг бичээрэй. За ингээд өнөөдрийн үг буюу гэр бүлдээ үйлчлэх энэ шинэ сар руугаа алхаж орж байгаа эхний эзний өдрийн одоо цуглааны үг ямар үг вэ гэхээр өнөөдөр бид нар ажил мэргэжилтэй холбоотой хамтдаа эзний үгээс суралцсан. Ер нь бол гэр бүлдээ үйлчлэхийн хамгийн чухал нэг зүйл Бурхан танд өгсөн авьяас чадвар потенциалаар дамжуулан хайртай хүмүүсийн төлөө, хайртай үр хүүхэд хань ижлийнхаа төлөө, гэр бүлийнхаа төлөө шаргуу хөдөлмөрлөх тухай хуваалцна гэсэн. Ер нь гэр бүлээ хайрлаж байгаа хүмүүсээс харагддаг илэрхий нэг зүйл. Тэднийхээ төлөө чадах бүхнээ хий. Гэр бүлийнхаа төлөө, үр хүүхэд хань ижлийнхаа төлөө чадах бүхнээ хийж байгаа энэ дүр төрхийн онцолж тодотгож одоо хэлнэ гэвэл, нэрлэж хэлнэ гэвэл гэр бүл үр хүүхдийнхаа төлөө, хайртай хүмүүсийнхаа төлөө шаргуу хөдөлмөрлөгөө гэж хэлж байна. Олсон бүхий л санхүү, олсон хөлсөөн тусдуулж ээж олсон бүхий л тэр санхүү мөнгө хүртэл хайртай хүмүүсийнхаа төлөө зориулж. Аав хүний хувьд ч гэсэн би ялгаагүй. Гэр бүл болоод би 17 жил болж байна. 17 жил би одоо тасралтгүй ажиллаж байна. Тэгээд арай ахиухан олгол юм бол үнэхээр баярлалаа. Юуны төлөө баярлаж байгаа вэ? Хайртай гэр бүлд маань, үр хүүхдүүдэд маань илүү их боломж олгож байна гэж баярлалаа. Тэд маань илүү их сайн хоол ундаж, хэрэгтэй зүйлээр хангагдаж, сурч боловсрох, дээр нь бас амьдралын сайн сайхныг мэдэрч амсаж, аялаж зугаалах. За дээр нь бас яг үхээр өмсөж зүүх, идэж уухаар утахгүй байх гээд олон одоо илүү давуу тал үүстэй гэж илүү их санхүү олох тусмаа л би баярлалаа. Хүүхдүүдтэй хэрэгтэй бүхнийг авч өгөхдөө гэж баярлалаа. Бас хайртай хандаач гэсэн уух юм болон амьдрах орчин,
идэж уух, эдлэж хэрэглэх зүйлийг нь арай илүү чанартай болгох боломж олдлоо гэж цалин маа нэмэгдвэл би баярлалаа. Тэгэхээр миний хөдөлмөрийн үр шим эцэстээ миний гэр бүлийн сайн сайхны төлөө байна. За тэгэхээр өнөөдөр миний ярих сэдвийн талаар та бүхэн ойлгосон байх. Өнөөдөр миний ярих сэдвийн талаар та урд өмнө нь ялангуяа цуглаан дээр айхтар олон удаа сонсож байгаагүй сэдв байж магадгүй. Бид итгэлийн талаар, хайрын талаар, залбирлын талаар, Библийн талаар маш олон хичээлүүдийг, маш олон сургаалуудыг сонссон байна. Харин өнөөдөр миний хуваалцж байгаа сэдв бол хуваалцж байгаа сургаал бол төдийлөн одоо бүр ингэж байнга сонссон ийм сургаал биш үж магадгүй. Тэгэхээр би нэг талаараа ажилч, хөдөлмөрч байхын талаар ярьж, үүний нөгөө эсрэг талд нь байдаг зүйлийн талаар бас Библиэс хамтдаа сурч судна гэсэн. Тэр зүйлийг ихээр залхуурлын талаар бүгдээрээ хамтдаа суралцсан. Залхуурл гэж яг юу юм? Залхуурлын хор уршиг юу юм? Бурхан яагаад биднийг ажилсах хичээнгүй байгаасаа гэж хүсдэг юм бэ гэдэг талаар хамтдаа суралцсанаа. За бүгдээрээ үгийн төлөө овчхон залбираад эхлэе. Эзэн бурхан минь танд талархъя. Та биднийг ажилч хичээнгүй байгаасаа гэж хүсдэг. Та бидний амьдралд үргэлж сайныг хүсдэг учраас талархъя. Өнөөдрийн үгээр дамжуулан Every Nation чуулганы нийт ирчүүд эмэгтэйч бүхий л дагалдагч нар барьж босгогдох болтугай, өрөөгдөх болтугай. Есүс эзний нэрээр. Амен. За тэгэхээр залхуур хандлагатай амьдралын хэв маяг нь таныг гэмтээж, зэрэмдэг болгож, цаашлаад таны баяр хөөр сайн сайхныг устгаж үгүй хийдэг гэдэг талаар харин бодож үзэж байна. Шинэ гэрээнд залхуу хойрог гэсэн хоёр үг нь еврей болон грек үгэн дээр яг адилхан нэг утгыг илэрхийлдэг. Залхуу байх, альва зүйлээс хойш суух буюу хойрог байх гэдэг үг нь нэг л утгыг илэрхийлдэг. Тэгэхээр монгол үг нэлээд баялаг юм шиг байна. Монгол үгийн сан залхуу бас хойрог гэсэн хэрэгжилж болох өөр мөртлөө ижил утгатай үгнүүд бас байна. Тэгэхээр шинэ гэрээний жишээнүүдэд одоо орчуулахдаа өөр утгаар харин монгол үгэнд бол бид нар ингэж орчуулж хэлж байна. Тэгэхээр Есүс эзэн өөрийн дагалдагч нартай ярьсан талантын сургаалт үлгэрийг та бүхэн санаж байгаа бох тийм ээ. Матай номын 25 дугаар бүлэг дээр гардаг. Нэгэн эзэн холын аянд явахдаа 3 болоод дуудаад нэгт нь 1, нөгөөд нь 2 талант, нөгөөд нь 5 талант авсан. Харин 1 талант авсан бол яадаг вүлээ? Тэр 1 талант авсан бол газар ухаад өнөөх 1 талантаа нууч. 2 талант олсон 4 талант болгож өгсөн одоо эзнийхээ зоосыг талантыг өсгсөн байдаг. 5 талант авсан нь 10 талант болгож хариуцуулж өгсөн тэр мөнгийг нь өсгөж арвижуулсан байдаг бол 1 талант авсан бол газар ухаад болчих. Яг энэ сургаалт үлгэр донд Есүс эзэн Матай номын 25 дугаар бүлгийн 26 дугаар ишлэлд хэлэхдээ олиггүй муу бол залхуу чи гэж хэлсэн. Олиггүй муу бол гэж юу гэсэн үг вэ? Ер нь олиггүй гэж юу гэсэн үг? Энэ нь ёс бус байдлыг хэлж байгаа. Энэ нь бас гин нүгэлтэй холбоотой зүйлийг ч гэсэн олиггүй гэж тодорхойлдог. Тэгвэл олиггүй гэж хэлсэн үгийг яагаад залхуу гэдэг үгтэй уялдуулж, залхуу гэдэг үгтэй холбож хэлвэ? Үнэн хэрэгтээ бол залхуурх нь олиггүй байдал. Залхуурх нь аливаа ажлаас хойш сууж, гараа хумхиж залхуу байх нь өөрөө олиггүй байдал. Энэ нь залхуурлын бас нэгэн одоо тодорхойлж болох ийм тодорхойлолт. Залхуу хүний талаараа Бурхан юу гэж тодорхойлсныг Библиэлд маш олон газар хэлсэн байдаг. Эндээс бүгдээрээ өнөөдөр харна. За Бурхан залхуу хүнийг юу гэж хэлсэн талаар сургаалт төгс номын зарим хэсгээс бүгдээрээ харъя. Жишээ нь сургаалт төгс 26-гийн 16 дугаар ишлэгийг харъя. Сургаалт төгс 26-гийн 16 дээр ингэсэн байна. Залхуу хүн өөрийгөө 7 хэрсүүгээс ч илүү мэргэнд тооцно гэж хэлж байна. За та төсөөлөд үзтээ. Залхуу хүн өөрийгөө 7 хэрсүү хүнээс ч илүү мэргэн гэж тооцдог. Энэ бол ерөөсөн маш том эндүрэл бөгөөд залхуу хүн өөрөө төөрөгдсөн байдгаа гэж хэлж байна. Өөрийгөө төөрөгдсөн бүдэлсэн байдаг гэдгийг хардаггүй байна. Харин ч өөрийгөө мэргэн гэж тооцдог байна. Энд маш том асуудал байгаа. Залхуу хүн бүх асуултын хариултыг мэддэг юм шиг аашилдаг гэсэн. Юу гэж би наадахыг чинь мэднэ. Би тэрийг чинь мэднэ. Би энийг мэднэ гэж. Юм дээр мэдэмхээрдэг. Гэхдээ гар нь хөдөлдөггүй. Нөгөө ажилд ам нь хөдлөд байгаа боловч үйлдэлээр нь оролцдоггүй байна. За бас нэгэн ишлэгийг харъя. Сургаалт төгс 26-гийн 12.
Сургаалт үгс 26-гийн 12. Өөрийнхөө нүдэнд мэрэгэн хүнийг чи үзсэн үү? Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү найдлага байгааг. Та төсөөлөд үзтээ. Мунхаг хүнд нэг хүнээс илүү найдлага байгааг. Ямар хүнээс илүү вэ? Өөрийнхөө нүдэнд мэрэгэн гэж өөрийгөө тодорхойлдог хүнээс ч илүү засрах найдлага. Нэг талаараа өөрийнхөө нүдэнд өөрийгөө мэрэгэн гэж бодож байгаа. Тэгсэн мэтлээ гараан хөдлөгдөггүй, залхуур нь сууж байгаа хүн нь бол нэг талаараа маш том тэнэглэл дотор амьдарч байна гэж тодорхойлж байна. Дахиад нэг ишлэлийг харъя. Сургаалт үгс номын 6 дугаар бүлгийн 6-аас 8 дугаар ишлэл. Залхууралтай холбоотой эрс шулуун шүүмжилсэн ишлэл. Яв шоргоолж юу хийдгийг хар. Ухаан суу залхуу минь. Ямар ч ахлагч, харгалзагч, захирагч тэдэнд үгүй ятал. Зунаар тижээлэн бэлдэж, ургацаар хүнсээ цуглуулдаг гэнэ. Энэ ишлээс харвал залхуу хүн богино бодолтой байна. Сургаалт үгс номын 6-гийн 6-аас 8 дугаар ишлэлээр дамжуулан залхууг зэмлэж байна. Залхуу амьдрдаг хүнийг зэмлэж байна. Тэгээд юу гэж хэлсэн бэ? Залхуу минь чи яв шоргоолж юу гэж байгааг хараач. Тэд тижээлээ зуны цагаар бэлдээд уургац сураах цагаар хүнсээ цуглуулдаг. Тийм учраас асуудал ирэх үед ямар нэгэн аюул тохиолдох үед идэх хоолтой байдаг шүү. Тэгэхээр залхуу хүн харин ийм бодол байдаг байх та. Шоргоолжоос ч толооно. Ирээдүйд амжилтанд хүрэх, түүндээ бэлтгэх талаар залхуу хүн ямар ч ойлголт болоод бодол бай. Залхуу хүн зөвхөн өнөөдрөөр л амьд. Өнөөдөр л аяхан дүүржээвэл болоо. Өнөөдөр надад хангалттай байна уу? Би өнөөдөр болж байна уу? Би өнөөдөр цатгалан байна уу гэдэг дээр л төвлөрдөг. Тэд маргаашийн талаар, дараагийн сарын талаар, дараагийн жилийн талаар юу ч боддог. Өөрөөр хэлбэл тэд ямар нэгэн зүйлд хүрэхийг хичээж, зориг, тэмүүлэл, оролдлогоор амьдралаа өдөрдүүлж өрөмдөггүй гэсэн. Мөрөөдөл байхгүй, хүсэл байхгүй, эрмэлзэл байхгүй, төлөвлөгөө, зориг байхгүй учраас зөвхөн өнөөдрөөрөө амьдрдаг гэсэн. Амжигтай үз. Тэд Бурхны хүслийг ч гэсэн биелүүлэхийг хичээдэг. Тэд зөвхөн өөрсдийн хүсэл амьдралаар амьдрахыг хичээдэг байх нь. Эдгээр нь залхуу хүний талаарх Библийн тодорхойлол. Бурхан залхуурлыг тэгвэл хэрхэн авч үздэг юм бэ? Энэ асуулттай холбоотой хэд хэдэн зүйлийг харъя. Тэр энэ талаар маш тодорхой хэлсэн байна. Үүний талаар хэлсэн зарим үгсийг энд хэлж өгье. За учир нь та бид Бурханы өмнө өөрсдийн одоо хийж байгаа зүйлээ хамгийн сайнаар үйлдэж, Бурханд үйлчилж байгаа хүн хамгийн сайнаар үйлчилж, ер нь альва зүйлд хариуцлагатай байх ёстой. Энэ нь Бурханд таалагддаг. Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулахгүйгээр өөрийнхөө чадах зүйлийг хамгийн сайнаар хийж сурах хэрэгтэй. Тултал нь хийж сурах хэрэгтэй. Нэг талаараа ажилсаг хичээнгүй байхад суралцж явах хэрэгтэй. Зарим хүмүүс Бурхан энэ талаар юу гэж бодох юм бол гэж асуув. Яг үнийг хэлэхэд залхуурал бол Бурханы нүдэнд таалагддаггүй гэдгийг би өстөө нэг хариуцлагатай хэлмээр. Залхуу хойрог байдал бол Бурханы нүдэнд үнэхээр таалагддаггүй шүү. Тэр битгийл Бурхан залхуу хойрогын залбиралд хариулдаггүй. За энийг хариуцлагатайгаар хэлсэн. Бурхан харин хичээнгүй гарыг ерөөдөг. Ажилсаг гарыг ерөөдөг шүү. Эфес номын 2 дугаар бүлгийн 8-аас 10 дугаар ишлэлийг уншийе. Нэгүслийн учир та нар итгэлээрээ аврагдсан нь та нараас бус. Харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хинч үл сайрхах бол. Учир нь бид сайн үйлсийн төлөө, за энэ үгийг анхаараарай. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ. Тэгэхээр Бурханы хүүхдүүд үр жимстэй бүтээлч амьдралаар амьдрах нь түүний урьдаас бэлтгэсэн хүсэл, зориг, төлөвлөгөө байсан. Паулын 10 дугаар ишлэлдэр юу гэж хэлснийг дахиад нэг уншийе. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүсийн дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ гэжээ. Бид хөдөлмөрч байдлаас татгалзах юм бол, бид хичээнгүй байдлаас татгалзах юм бол, бид Бурханы надад хийгээрэй гэж даалгасан ажил хөдөлмөрөөс татгалзаад л байна. Бид Бурханы эсрэг тэрсэлж байгаагаас ялгаа баг.
Учир нь Бурхан бидний талаар урдаас нэг юм төлөвлөсөн. Тэр дотор биднийг яваасаа гэж хүссэн. Энэ нь бид сайн үлсийн төлөө Христийн дотор дахин шинээр бүтээгдсэн, аврагдсан хүмүүс юм. Тэгэхээр залхуурал бол тэрслэлийн гин нүгэлгээд хэлчихэд бараг л буруу. Нөгөө талаараа Бурхан үүнийг үрэлгэн байдал гэж тэгээд үрэлгэн байдлыг нүгэл гэж Библиэлд хэлсэн байна. Бурхан бидэнд өөр бэлэг авьяасуудыг өгсөн. Тэр таныг ажил хөдөлмөрийн альва нэг өөр талбарт дуудсан байна. Түүний танд даалгаж байгаа үүрэг хариуцлага буюу танд өгөгдсөн бэлэг авьяас өгөгдлийн дагуу та залхуурал биш хичээнгүй хөдөлмөрлөж амьдраасаа гэж Бурхан хүссэн. Нэг талаараа Бурхан танд бэлэг авьяас өгсөн. Тэгээд тэр бэлэг авьяасыг хэрэглээсэй гэж хүссэн. Заримд нь маш сайн мундаг дуулах бэлэг авьяас өгсөн, заримд нь маш сайн спортын чадвар өгсөн, заримд нь математикч, заримд нь хуульч, заримд нь технологич, заримд нь инженер, заримд нь багш, заримд нь эмч, зарим нэгэнд нь бас пастрын бэлэг авьяас өгсөн. Харин өгсөн энэ бэлэг авьяасыг хэрэглээсэй гэж Бурхан хүссэн. Чи бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаанаараа яг л Бурханыг хайрлж байгаагаа харуулж ажилдаа хандаасаа гэж Бурхан хүсдэг гэсэн. Бурхан нандиндаг тийм л үнэтэй бэлэг танд өгсөн чинь тэр бэлгийн та зүгээр л гаргаад хайчих юм бол энэ нь ямар байх вэ? Тэгвэл танд өгөгдсөн чадвар нь Бурханаас өгөгдсөн бэлэг шүү дээ. Авьяас. Энийг нь та үрэн таран хийж биш. Зүгээр л авдранд хийгээд хав дарж биш. Энэ бэлэг авьяасыг хэрэглээд Бурханыг алдаршуулж бусдад тустай хүн байж амьдраасаа гэж Бурхан хүссэн. Та хин нэгэнд үйлчлэхдээ энэ миний ажил, энэ миний чуулган, энэ миний гэр бүл болохоор юу ч болж байсан бид нэг нэгнийхээ өмнө хариуцлагатай байх ёстой гэсэн ийм л хандлагаар өгөгдсөн чадвараараа үйлчлдэг хүн байх ёстой. Харин залхуу хүн ингэдэггүй байх. Залхуу хүн бол цэвэр бие төвтэй амьдралаар бас амьд. Хэрвээ хүн өөр төгөгдсөн бэлгээ хэрэглэхгүй ямар ч үн цэнэгүй үр жимсгүй зүйлд үрээд байвал эцэстээ тэдний амьдрал ямар ч эдвэхгүй унтаа нэг тийм үлбгэр байнгын залхуурал донд байгаад байвал энэ нь жинхэнэ Бурханы нүдэн жигшмээр тэр битгэлбэр Бурханы эсрэг дайсханж тэрсэлж байгаа юм шиг ийм амьдралын дүр төрх болж хараг. Бурханы өгсөн бэлгийг үрэн таран хийж үн цэнэгүүдүүлж байна гэсэн. Нэг талаараа бэлгийг өгсөн потенциалыг өгсөн Бурханы эсрэг юу ч хийгээгүй байгаа тэр дүр төрхөөрөө Бурханы эсрэг тэрсэлж байна гэсэн. Өөр нэг зүйл байна. Амин хуваа хичээх үзлийн талаар Бурхан юу гэж хэлдэг болов? Библиэлдээс харвал Филиппой 2-ын 3-аас 4-р эшлэлдэр ингэж хэлж байна. Филиппой 2-ын 3-аас 4-дэр. Юу гэж аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Юу гэж ингэж битгий хий гэж. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж хүн надад би гэсэн ийм сэтгэлгээгээр маш жижигхэн хумигдсан хүрээлэл дотроо орсон байна. Залхуу хүн үргэлж би хүссэн үедээ хийж, би хүснээрээ хийж, би хэрхэн ажиллахгүйгээр альва юмыг өөр юм болохгүй гэсэн нэг ийм төөрөгдөл дотор амьдарч байдгаа гэсэн. Тэгэхээр та бид агуу Бурханы өмнө хамгийн сайнаа Бурханд зориулж өгөх учиртай гэдгийг бүгдээрээ л мэдэх байх. Тийм учраас ажиллаж хийж байхдаа, үйлчлэн хийж байхдаа альва зүйлийг тултал нь хийж сур. Хамгийн сайнаар хийгээрэй гэж итгэлийн ахад ус та бүхнийгээ ятгамаар байна. Энэ нь Бурханы нүдэнд үнэхээр тааламжтай байдаг. Яг үнийг хэлэхэд таны хаана ажилтг нь хамаагүй. Та цагдаа байж болно, хинч байж болно. Харин та Бурханы өмнө хэрхэн ажиллаж, үүрэг хариуцлага хэрхэн хүлээж, ажиллаж байгаа ажлынхаа газрын ажил олгогчдод хамаг чадлаараа ажиллах үүрэг хариуцлагаараа үнэхээр үр бүтээлтэй зөв хандлагаар ажиллаж яах үгүй юу гэдэг нь Бурханы нүдэнд одоо үнэхэрийн чухал байна. Та ажилдаа дуртай бол юу ч болж байсан хамаагүй ажиллаа хамгийн сайнаар хий. Хариуцлагатай хий. Дөнгөж орноосоо болсон хүн шиг хөдөлж ядан ажиллаа хийдэг юм хүмүүс. Ажиллаанд зовчуулдаг хүмүүс. Цагтаа очдоггүй. Тэгээд тэр нь яадаг вэ?
Цагийг бүр бүтээлгүй өнгөрөөдөг. Нэг хийсэн болж байгаа цалин аваад амьдраад байдаг хүмүүс байдаг. Тэгсэн мөртөө юу гэж хэлдэг вэ гэхээр маш олон мөрөөдөл яриад байдаг. Ийм ч юмтай болмоор байна, тийм ч юмтай болмоор байна, ийм ч байр суурьнд очмоор байна, ингэж төвшин ахмаар байна, цалин гаанымүүлмээр байна гэж. Тэгвэл үүнээс уртаад нэг зүйлийг өөртөө бид төлөвшүүлэх ёстой. Тэр нь юу вэ? Ажилсах хичээнгүй байна. Юу ч хийсэн тултал нь хий. Альва зүйлийг чин сэтгэлээсээ хий. Энэ нь эзний нүдэнд тааламжтай, энэ нь бас сайн үр дүнтэй шүү. За тэгэхээр залхуурж болохгүй байх өөр нэг шалтгаан. Бурхны хандлага юу болохыг, энэний эсрэг бурхны хандлага, бурхны зөрчил юу болохыг бүгдээрээ харъя. Залхуурл бол Есүс эзний энгийн нэг тушаалыг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал юм а гэж бид ойлгож байна. Хамтдаа Колосай номын 3 дугаар бүлгийн 23, 24 дугаар ишлэгийг харъя. Та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бус эзний төлөө чин зүрхнээсээ хийгтэн. 24 дугаар ишлэлдэр учир нь та нар эзнээс өв залгамжлын шагналыг хүлээн авахаа мэддэг. Та нар эзэн Христэд үйлчилж байгаа юм а гэсэн. Зарим хүмүүс энэ тэгээд миний ажилтай ямар холбоотой юм бэ гэж хэлж болох юм. Гэхдээ Паул юу гэж хэлсэн гэж энийг бүгдээрээ дахиад нэг анхааралтай сонсъё. Та нар юу ч хийсэн гэж хэлж. Та нар юу ч хийсэн гэдэг нь юу гэсэн үг юм болов? Юу ч хийсэн гэдэг нь юу гэсэн үг юм болов? Мэдээж юу ч хийсэн гэдэг үг. Юу ч хийж байсан. Газар ухаж байсан ч, тоо бодож байсан ч, эсвэл бууд чимхэж байсан ч, аль эсвэл ямар нэгэн барилгын архитектор хүнтэй зураг зурж байсан ч бүр дециметр, миллиметр юу гэдгийг юу ч алдахгүй хийхин тулд чин сэтгэлээсээ эзний төлөө хий гэж хэлж байна. Анхааралтай хараа. Анхааралтай сонсоо. Юу ч хийж байсан эзний төлөө бүх зүйлийг хийхдээ. Яг 23 дугаар ишлэлдэр хэлсний дагуу та нар юу ч хийж байсан хүмүүсийн төлөө биш, мөнгөний төлөө биш, алдар нэрийн төлөө биш, харин эзний төлөө чин зүрхнээсээ хий. Миний хийж байгаа зүйл эцэстэн эзэнд зориулж байна гэсэн ийм сэтгэлээр хийгээрэй гэж хэлж байна. Тэгэхээр итгэлийн ахад үс минь юу ч хийсэн эзний төлөө хий. Бурханд зориулж хийж байгаа тийм хандлага сэтгэлээр хий. Паулос хэлэхдээ хам хүчээрээ, хичээл зүтгэлээрээ хамгийн сайнаараа хий гэсэн ийм өргөлттэйгээр ийм сэтгэлээр хийгээрэй гэсэн энэ уриалгыг л хэлхийн тулд хүмүүсийн төлөө биш эзний төлөө хий гэж Тесалоник хотын чуулганыг ятгах байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр та биднийг ч гэсэн Колосайн чуулганыг ятгах байна. Өнөөдөр та биднийг ч гэсэн эзэн яг энэ үгээр дамжуулан ятгах байна. Юу ч хийсэн. Та цагдаа бол, та эмч бол, та багш бол ямар ч ажил хийсэн чин сэтгэлээс эзний төлөө хийдэг байна. Бид амьдралдаа юу ч хийсэн бай, юу ч болж байсан бай хамаагүй хамгийн сайнаар хийснийхээ төлөө Бурханаас шагнал авах болно. Зөвхөн пастор хүн, номлосон хүн шагнал авдаг юм биш. Зөвхөн Бурханы шагнал нь хэн нэгэнд авралын зар тараасантай холбоотой юм биш ээ. Ажилдаа хандах хандлага хүртэл таны шагналтай холбоотой. Хүмүүсийн талаар нэг ухаарч ойлгодог нь харамсалтай. Энэ нь юу гэхээр залуу байхдаа залхуурсан учраас өтөл буурал болох үедээ мөнгө төгрөггүй эсвэл маш их үн төлж амьдрна гэдгээ ойлго. Таны толгойд би яагаад тэр боломжуудыг ашигласангүй вэ? Би яагаад үүнийг хийгээгүй юм болоо? Би яагаад ингэж амьдрваа гэж хизээ нэгэн цагт харуусах тийм сэтгэл битгий төрөөс. Үүний тулд залуу байхдаа, эрчтэй байхдаа залхуурч хэвтэлгүйгээр, зүгээр зугаалалгүйгээр ажил хөдөлмөрл ажилласаг бай. Тэгээд үр шимийг нь хүртэж жарга хангаг. Амен. Тэгэхээр өөртөө залхуурахыг бүү зөвшөөр. Зарим хүмүүс нөхцөл байдлын талаар гомддог. Энэ нь бичээсийн зарим хэсгийг хүртэл бүрэн сайн ойлгоогүйгээс болдгоо гэж би бод. Иремья 48:10 дээр нэг чухал ишлэл байна. За энэ ишлэлийг бүгдээр хамтдаа харъя. Үүнийг пастор, ахлагч, үйлчлэгч нар гэхдээ ер нь бол хүн болгонд хамаатай ишлэл гэж бодоорой. За 48:10 дээр ингэж хэлсэн. Эзний ажлыг хайн хийх чинь харагдах болтугай гэсэн. Тэгэхээр эзэнд үйлчилж байгаа хүмүүс ч гэсэн анхааралтай энийг сонсоорой. Эзний ажлыг хүртэл хайн хийх юм бол харагдах болно гэж Иремья номын 48:10 дээр хэлсэн байна. Та дахиад сонсоорой. Эзний ажлыг хайн хийх чинь харагдах болтугай.
Тэгэхээр итгэлийн ах дүүс минь бид өөрсдийнхөө чадах чинээгээр хичээж шаргуу ажиллахгүй байхыг харахтаа Бурханы урам хугардаг гэж та ойлгож болно. Энэ нь та өдөр бүр хамгийн сайнаараа ажил гэсэн үг биш л дээ. Гэхдээ магадгүй нэг өдөр та өчтэй байж болно. Эсвэл танд гинтийн зүйл тохиолдож болно. Гэхдээ энэ бүгдийг оролцуулбал бүх цагт бүх газар та эрүүл чирэг байгаа л бол бүх зүйлийг хамгийн сайнаараа хийж ажиллаа. Шаргуу хичээл зүтгэлээр ажилдаг байна. Энэ нь Бурханы нүдэнд тааламжтай бөгөөд альва зүйлийг шаргуу сэтгэл гаргаж хийхгүй байгаа нь Бурханы урамыг хугалдаг шүү. Одоо та бүхэнтэй өөр нэг ишлэлийг бас хуваалцмаар байна. Хүмүүсийн ишлэлийг уншаад харамсалтай нь хизээж хэрэгжүүлдэггүй нь харамсмаар. Эфес 4:1. Эфес 4:1 дээр ингэсэн байна. Иймд та нар дуудагдсан тэргүй дуудлагатаа зүү зөкстэй явахыг эзний хоригдол би хичээнгүүлэн явах. Та өөрөөсөө залхуурал, сахилга батгүй байдал, амьдралын идэвхгүй хэв маяг үлбгэр байдал, цагийг үр ашиггүй өнгөрүүлэх гэх зэрэг нь миний дуудлагад, миний амьдралын тэр зориг тэмүүлэл таарсан хэв маяг мөн үү биш үү гэж өөрөөсөө асууж ирсэн. За би дахиад асууя. Та хэзээ нэгэн цагт өөрөөсөө залхуурах, үлбгэр байх, чин сэтгэл гаргахгүй байх, идвэхгүй байх, үр ашиггүй цагийг өнгөрөөх нь миний дуудлага хэрэгтэй юу, хэрэггүй юу? Энэ нь миний амьдралд хэрэгтэй юу, хэрэггүй юу гэж өөрөөсөө хэзээ нэгэн цагт асууж байсан. Хэрвээ асууж байгаагүй бол хэзээ ч асуусан хариулт нь ойлгомжтой. Ямар ч хэрэг. Тэгэхээр яах вэ? Бид үнэнтэй нүүр тулаад үнэхээр миний амьдрал идвэхгүй өнгөрж байгаа юм биш үү? Би цагийг үр ашиггүй өнгөрөөж байгаа юм шүү дээ. Би үнэхээр ямар нэгэн зүйлд нэг тийм чин сэтгэл гаргалахгүйгээр үлбгэр байгаа юм биш үстэй гэдэг ийм үнэн дүр төрхтэйгээ бид нүүр тулах ёстой. Хэрвээ яг ингэж амьдарч байгаа цагийг хий дэмүүрж байгаа. Бурхан таныг дуудсан дуудлагт та өөрийгөө зөв зохистой авч явах байна гэсэн. Итгэлийн ах дүүс. Бурхан таныг ямар талбарт ч дуудсан байж. Дуудлага гэдэг нь зөвхөн пастор болох, номлогч болох хүмүүстэй холбоотой зүйл биш. Бурхан заримыг нь яг л Даниэлтай. Бурхан заримыг нь улс төрийн ажилд дуудаж. Бурхан заримыг нь яг л Лидиатай. Паулын үйлчлэлийг дэмжиж байсан, бизнес хийдэг байсан Лидия болон Маркийн аав ээжтэй адил Бурхан таныг бизнесмэний ажилд дуудсан байж. Аль эсвэл Бурхан таныг ямар нэгэн мужаан эсвэл ямар нэгэн багш, ямар нэгэн салбарт дуудсан байж. Харин ямар ч зүйл дээр ажиллаж байсан бай. Та чин сэтгэлээс ажиллах нь тэр салбартаа эзнийг алдаршуулах, дуудлагаа биелүүлж байгаа дүр төрх юм аа гэсэн. Яг үнийг хэлэхэд шалтгаан шалтгаан тоочлгүйгээр, зориг чиглэлээ бөөрн хэлэлгүйгээр ямарваа нэгэн зүйл хийхдээ хойр хандаж байгаа. Энэ бүх зүйлээ бид үнэхээр засаж залгах ёстой. За дээр нь залхуурал нь хамтрагч нарынхаа хүртэл итгэлийг алдахадгүй. Заримдаа сүнслэг зүйлд цаг зарцуулахаа бид орхих үедээ дээр нь бас ямар нэгэн хүнтэй цаг товлож үйлчлэл бид нар залхуурлаас татгалзаж хичээнгүй хөдөлмөрч ажилсаг шаргуу альва зүйлийг чин сэтгэл гаргаж тултлан хийдэг байгаараа гэж би та бүхнийг дахин ятгамаар байна. Энэ нь үнэхээр Бурханы сэтгэлийг баярлуулдаг зүйл юм шүү. Тэр битгий заримдаа бид нар Библийг уншихтаа хүртэл залхуурдаг, залбирхаа хүртэл мартдаг, даваа гаргийн өглөө босоод л ажилдаа пичгэнтлэхгүйгээр тэгэл яг итгэлийн амьдрал, итгэл үнэмшилтэй, зүрх сэтгэлтэй, сүнслэг амьдралдаа хөрөнгө оруулалт хийхгүй явсаар байгаа нэг л өдөр нэм гаргийн цуглаандаа ирээд учиргүй Бурханыг магтдаг. Яг үнийг хэлэхэд Бурхан зөвхөн нэм гаргийн цуглаанд л таныг ирээсээ, нэм гаргийн цуглаанд л таныг идэвхтэй байгаасаа гэж хүсдэггүй. Бурханы анхаарлыг татдаг зүйл нь цуглаанаас гараад хэн болж амьдарч, ажилд, амьдралд, итгэл үнэмшилтэй хүртэл, сүнслэг амьдралдаа хүртэл хэрхэн чин сэтгэлээсээ хандаж байгаа вэ гэдэг нь Бурханыг илүү их догдлуулдаг, эсвэл илүү их Бурханы урамыг хугалдаг зүйл. За тэгэхээр итгэлийн ах дүүс бид үнэхээр ажилсах хичээнгүй байх ёстой. Нэг үннийг бас та бүхэндээ хэлэхэд бидний итгэл найдвараа өгсөн эзэн Бурхан ч гэсэн өөрөө ажилсаг нэгэн байсан.
Тэр 6 өдөр бидний нүдэнд харагдах энэ гайхалтай дэлхийн ертөнцийг асар олноороо тоологдох. Бүр тоонч мараг тоолоод гарахааргүй хідэн живаагаараа тоологдох. Цэцгэс ургамлыг бүтээсэн. Тэр бий болсон. Тэр ажилсаг нэгэн байсан. Түүгээр барахгүй бидний эзэн Есүс гэсэн ажилсаг нэгэн байсан бөгөөд тэр 30 нас хүртлээ. Үйлчлэн эхлэх хүртлээ тэр мужаан байсныг та санаж байгаа. Тэгэхээр Есүс эзэн яг одоогийн мужааны багчнууд хөгжөөгүй байх үед ер нь бол гарын доорх энэ таархан гэж хэлэгдэх багчууд байх үед тэр сандал ширээ хийдэг мужаан нэгэн байж. Одоогийн мужаануудыг бол бүр илүү хөдөлмөр гарч ээж, хичээл зүтгэл гарч ээж, цаг зарцуулж ээж ямар нэгэн ширээ сандал бий болдог, бүтээл төрөвдөг тийм цаг ах үед тэр хичээнгүүлэн ажилдаг нэгэн байсан. Заримдаа одоогийн ирчүүд бид нар яадаг вүлээ ганц хамт нэг нөх гаргаар юм тогтоо ихээр л цохилттай өрөн малга, даралтай юу алга, за тэгээ тиймчээ малга, иймчээ малга, хаалганы нугс сугараад унчлаа гэхээр за вэц наадхи чинь гэхээр тийм мэрэгтэй гэсээр байгаад бүтэн жил тойрчтой. Танаа гэрт ямар нэгэн сугараад унсан хаалгаа бол яралтай янзлаараа ирчихгүй дээ. Тэгэхээр бидний эзэн бол залхуурдаг нэгэн биш, хичээнгүй хөдөлмөрлөдөг нэгэн байжээ. Тэгэхээр бурхан өөрөө ажилсах хичээнгүй дүр төрхтэй. Тийм учраас бурханы хүүхдүүд болсон та биднийг зөв зохистой амьдарч хичээнгүй хөдөлмөрлөж, альва зүйлд үлбгэр хойрого биш ажилсах хөдөлмөрч байгаасаа гэж хүсдэг байна. Хаанч хизээч энэ бол бидний хийх ёстой ажил гэдгийг мартаж болохгүйгээр ямар нэгэн зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ хийж байгаарай. Хэрвээ таны амьдрал дээр ажил дээрээ нэг өөр, чуулган дээрээ нэг өөр ийм байх юм бол та бас засах ёстой гэсэн. Та цуглаан дээр ихтэй хамгийн сайнаар үйлчлэх ёстой. Мөн ажил дээрээ өөрийн хариуцаж авсан ажлаа хамгийн сайнаар эзэнд зориулан хийдэг байх ёстой. Хэрвээ та одоо хийж байгаа зүйлдээ дургүй бол залбир. Харин та хийж байгаа зүйлдээ дургүй биш мөртлөө жаахан лазан залахгүй байгаад байгаа бол та яаралтай өөрийнхөө хандлагыг өөрчлөөд альва зүйлийг хамгийн сайнаар хийдэг ийм л хандлагыг зүрх сэтгэлдээ төлөвшүүлэхийг хичээгээрэй. Би бас гэрлэлтэнд ч гэсэн энэ зөвлөгөөг өгдөг. Хэрвээ чи өөрөө энэ гэрлэлтийг сонгосон юм бол эхнэр эсвэл нөхрийнхөө төлөө чин сэтгэл гарган хөдөлмөрлөх ёстой. Үнэхээр эхнэр нөхөртөө бүх хамгийн сайнаар өгж хамгийн сайнаараа хандж явах ёстой. Сэтгэл нэх гоё байгаа үед эсвэл сэтгэл таагүй байгаа үед сэтгэл хөдлөлөөн дагаж биш. Угаасаа амьдрал чинь урт шүү дээ. Тэгэхээр зарим өглөө сайхан сэтгэл сэргийг босч ирнэ, зарим өглөө сэтгэл нэг тийм гундуу байх үеч байна. Гэсэн ч таны жил үр хүүхдүүдтэй хамгийн сайнаар л ханддаг байна. Учир нь та бол бурхны хүү, бас бурхны охин шүү дээ. Тэр хэлэхдээ амьд бурхны хүүхдүүд бол зохистой байдал дор алхах ёстой гэдгийг Библийн олон газар хэлсэн, бас бидний хичээнгүй хөдөлмөрлөж сануулсаар байна. Тэгэхээр та пастор байна уу? Та эсвэл удирдагч байна уу? Эмч байна уу? Багш байна уу? Цагдаа байна уу? Нягтлан байна уу? Хамаагүй. Оюутан байна уу? Хичээлээ хамгийн сайнаар хий. Хинч байсан хамаагүй ажил үүрэгтэй хамгийн сайнаар ханд. Эзний өгсөн ажлыг энэ зөвхөн пасторудад хандаж хэлсэн үг биш. Эзний өгсөн ажлыг хайнг хийдэг. Харагт холтгой гэж Иремья 48:10 дээр хэлж байна. Мэдээж энэ хэсгийг харвал Иремья бурхны үйлчлэгч нар бурхны ажлыг хайнг хийвэл харагдана гэж хэлсэн. Гэхдээ хамгийн гол нь юу гэж бид ажлынхаа аль ч талбар дээр энэ үгийг хүлээн зөвшөөрч амьдрах хэрэгтэй. Бурхан танд багш байх үүргийг өгсөн бол ажлаа сайн. Ямар ч ажил дээр байсан хайнг хийж байна. За бүгдээрээ хамтдаа хэд хэдэн зүйлийг хараад өнөөдрийн сургаал дуусч байна. Залхуурлын амьдралын үр дагавар юу вэ? За яг одоо энэ хэсгийг сонсож байхдаа та ямар мэрэгчлийн хүн бэ гэдгээ яг одоо комент хэсэгт бичээрэй. Манайхан маш олон төрлийн ажилчид байгаа шүү дээ. Төслийн ажилчид байна, эмч байна, сувлэгч байна, багш байна, цагдаа байна, технологич байна. Ямар талбарт ажиллаж байгаагаа бичээрэй. Би бас сонирхъя. За тэгэхээр залхуурлын амьдралын үр дагавар гэж юу вэ? Энэ талаар ганц хоёр зүйлийг танд хэлье. Нэгдүгээрт нь та залхуураад л байвал маш олон асуудал урган гарч ирнэ. Өөрийнхөө үнэлэмж чинь хүртэл асуудалтай болно. Бүтээмж байхгүй юм чи яах вэ? Өөрийнхөө хүртэл хараад би нэг чадваргүй нэг тийм их ингэж өөрийгөө үнэлэмж хүртэл доголдно.
Тэр битгий бусадтай харилцаанд хүртэл асуудал гарна. Залхуу хүнтэй хэн хамт ажиллаж, хэн нэг завин дээр байхыг хүсэх юм. Тэгэхээр таныг төвөгшөөж эхэлнэ. Харилцаа хүртэл асуудалтай. Цаашлаад та ажил дээр хүртэл асуудалтай тулгарна. Таны ажил чинь явахгүй, бүтээн сул нэг л тийм байгаад ирэхээр яах вэ? Ажил чинь урагшилж биш, ухарж байгаа юм шиг тийм л дүр төрх бий бол. Мөн таны амьдралд өгсөн Бурхны дуудлага хүртэл асуудал байна. Та мундаг багш байх байсан бол та хамгийн асуултын эсвэл анхаарлын тэмдэгт ор байдаг багш болоод төрж байна. Тэгэхээр таны Бурханаас өгсөн дуудлага буюу таныг Бурхан багш бай, эмч бай, хуульч бай гэж тавьсан тэр талбар дээр хүртэл та дуудлагаа хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн. Учир нь таны залхуурал Бурханы дуудлагын дагуу таныг үйлдэхэд саадуул. Тэгэхээр залхуурал маш олон асуудал урган гарч ирэх шалтгаан бол. Хоёрдугаарт залхуурал танд маш их дарамт өгнө. Та маш их дарамтыг мэдэрнэ. Залхуу бол хамт ажиллаж байгаа хүмүүсээс дарамт шахалтыг мэдэрнэ. Хүмүүс таныг үнэлэхэ болно. Хүмүүс таныг гоочилж хэлж мэднэ. Тэр битгийл хүмүүс таныг дундаасаа шахаж мэднэ. Таныг ажлаас гаргаж мэднэ. Та ажилгүй байгаа учраас юу болох вэ? Бас санхүүгийн дарамтанд орно. Тэгэхээр санхүүгийн дарамт бол маш олон төрлийн стрессийг өгнө. Залхуугаасаа бол санхүүгийн дарамтанд орно. Тэгээд одоо шуудатай мөнгө юм уу, цөмгтэй мөнгө болоод эсвэл хамаатны юм уу, эсвэл нэг сайхан сэтгэлтэй хүн гинэтхэн их мөнгөөр дэмжиж дарамтаасаа гарна гэсэн зүгээр юм хөөсөн мөрөөдөлд автаад орон дээр хаалганы нугаснаас цаашаа иргэдэг шиг өрвөөгөө л дэвтэж байна. Харамсалтай. Ингэж юусоо бол мөн та ажиллахгүй бол эсвэл албан тушаал ахихгүй, тушаал дэвшихгүй, левел ахихгүй буюу амьдрал яг л тэр хэсгээр гаццсан юм шиг. Яг иймэрхүү одоо амжилтын дарамтанд ор. Хаана байгаагаас үл хамааран хамгийн сайнараа ажиллахгүй бол та гарцаагүй олон төрлийн ар араасаа цуврах дарамтанд дарлагдана гэсэн. Тэгэхээр хамгийн сайн суралцсан бол хичнээн олон хүн илүү өндөр байр суурьнд байх байсан болоо гэж би боддог. Хүн бүр хичээж хөдөлмөрлсөн бол ямар олон хүн ажлын байран дээр Бурхныг алдаршуулж, яг л үсний сор шиг тодорч, яг л цойлж, бусдын дунд гэрэлтэж, хамт олон дундаа манлайлах байсан болоо гэж. Хийж байгаа ямар ажил хийж байгаа нь хамаагүй шүү дээ. Хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ Бурханд зориулан хийх юм бол ямар олон гэрчлэл талын нэлбэр байх байсан болоо гэж. Тэгэхээр та хуульч бол хууль зүйн салбартаа Бурхныг алдарш. Та цойл хичээл зүтгэлтэй бай. Бусдаас илүү урд алахыг хичээ. Унш, судал. Тэгээд бас энэ ажиллаараа Бурхныг алдаршуулна гэсэн хараа зорилготой байж байгаа болчих. Та бизнесмен бол дансандаа хитэн төгрөг байгаагаараа гайхуулж уралддаг тийм бизнесмен биш. Ядуусыг инэрч нийгмийн асуудал, тулгамдсан асуудлуудад хариултанд болж, улс орныхоо хөгжил цэцэглэл маш том үнэтэй хувь нэмэр оруулж, зүүн ажлын байрыг бий болгосон. Тэгээд таатай хөгжиж болдог ажлын байрыг бий болгосон ийм бизнесмен болж эзнийг алдаршуулж яагаад болохгүй гэж. Та ардын багш болтлоо, боловсролын салбарт Бурхныг алдаршуулан манлайлж, эдвэх зүтгэлээрээ манлайлж болохгүй гэж. Яагаад болохгүй гэж. Би ч гэсэн ялгаагүй хэвлэл мэдээллийн салбарч гэсэн одоо эзнийг алдаршуулан гэрчлэхийн төлөө хичээгээл ажиллаж байна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбарт өнгөрсөн 6 жил, за тэгээд Eagle телевизэд ажилласан 5 жилээ бодвол нэг 10 гаруй жил одоо ажилласан. Саяхан манай байгууллагын SWOT анализ одоо судалгааны хурал болсон. 50 ажилтнтай байгууллагт мэргэжлийн 5 сэтгүүлч ажилладаг юм байна. Би нэг одоо өөрөөрөө онгорч биш шүү манайхаа. Тэгээд бас брэнд бүх одоо тэр хөтөлбөрүүд бол брэнд хөтлөгч нэг байдаг юм байна. Би эзэн талархсан. Бурхан энэ ажил дээр намайг өргөссөн. Надад чадвар өгсөн. Тэгээд одоо бүхэл бүтэн гэр бүлийн радиогийн брэнд хөтлөгчөөр сонсогчдод танигдтал эзэн намайг өргөссөн. Би ажлынхаа төлөө залбирдаг. Хичээл зүтгэл чадлаараа гаргадаг. Гэхдээ хангалттай ихэр гаргаагүй гэж бас дотроо боддог. Тийм учраас өшөө илүү урагшилмаар. Яагаад бид нар өөрийнхөө салбарт
Өөрийнхөө ажилд чин зүрх сэтгэлээ өгснөөсөө болоод Бурхныг алдаршуулан манлайлж болохгүй. Тэгэхээр итгэлийн ах дүүс минь хэрвээ та хичээж хөдөлмөрлөх юм бол өөрийнхөө салбарт эзнийг алдаршуулан асар их үр бүтээлтэй ажиллаж амьдарч чадна гэдгийг хэлмээр. Тэгэхээр би танд Бурхан таныг хаан тавьсан тэр газараа хамгийн сайнаар альва зүйлийг тултал нь хийгээрэй гэж ятгамаар байна. Хэрвээ та хамгийн сайнаар хийхгүй бол Бурхан тэр байр суурнаас чинь таныг ховхолж мэднэ гэж бас хэлмээр байна. За та одоо байгаа байр суурин дээр итгэмжтэй байхгүй бол Бурхан таныг өөр байр суурин дээр тавина гэж бас найдах хэрэггүй гэдгийг ч бас хариуцлагатай хэлмээр. Хичээж зүтгэж бүхнээ зориулж хийгээгүй мөртлөө ахиж дэвшихийг цөөнгүй хүмүүс хүсэж мөрөөдөж тэмүүлдэг. Энэ бол харамсмаа. Тэгэхээр Бурхан таныг хичээл зүтгэл гарган тултал нь хийхгүй бол ахиж дэвших өөр суурин дээр тавина гэж найдах хэрэг. Энэ бол Бурханы эсрэг тэрслэлийн гэм нүгэл гэж танд хэлмээр. Тэгэхээр асуудлууд танд тулгарн дарамт шахалт бий болно, өвдөлт мэдрэгдэн. Яагаад гэж юу? Та Бурханыг сонсоогүй учраас, та өөрийн биеийг хайхраагүй учраас асуудлууд тулгарна. Тэгээд үнэнтэйгээ нүүр тулж амьдралаа өөрчлөөгүй учраас бэрхшээлүүд гарч ирнэ, дарамт шахалт бий болно. Та арай хин нэгнийг буруутгах гэж байгаа юм биш үү? Нөхцөл байдлыг буруутгах гэж байгаа юм биш үү? Юу гэж? Та зүгээр л бүх сэтгэлээ зориулж хийх тийм л шийдвэрийг гаргаарай гэж уриалсан. Тэгэхээр итгэлийн ах дүүс нь ямар ч ажил хийж байсан хамаагүй чин сэтгэлээсээ хийдэг хүмүүс. Та хаач байсан, юу ч хийж байсан хамгийн сайнаараа хийн гэдэг нь юу болохыг харуулдаг ийм хүмүүс байна. Та хамгийн сайнаараа хийсэн Бурхан таны ирээдүйн ажил хөдөлмөрийг өндөр бүтээмжтэй байлгаж таны ирээдүйн амьдралыг үр жимсээр дүүрэн байлгах тал дээр тэр өөрөө бүх зүйлийг хариуцдаг гэдгийг та мэдэх үү? Тэр өөрөө хариуцсан. Учир нь тэр хэлэхдээ хичээнгүй гарыг тэр ерөөн гэж хэлсэн. Харин та залах уу, хойрог, үргэлж хэн нэгнийг буруутгасан хандлагатай байгаад байх юм бол Бурхан таны хийж байгаа ажлыг хязгаарна. Та хэн нэгнийг буруутгах дуртай бол би танд хэлье. Та өөрөөсөө альва шалтгаануудыг учир зангилаад ирж байгаа. Тэгэхээр бас нэг зүйлийг хэлээд өнөөдрийн сургаалт дуусна. Яг үнийг хэлэхэд өнөөдөр сургаалт төгс 19 дугаар бүлэг дээрээс гэсэн гарч ирсэн. Энэ 7 хоног болон өнгөрсөн 7 хоногт дахин залхуурлын талаар, ядуурлын талаар яригдчихсэн учраас энэ сургаалыг би бас та нарт хүргэе гэж шийдсэн. Тэгэхээр итгэлийн ах дүүс минь гэр бүлээ өнгөтэй өдөртөө байлгая гэв. Үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулъя. Өөрөө ч гэсэн эзнийг алдаршуулан үр бүтээлтэй амьдрья гэвэл ажилсаг байна. Хэрвээ та залхуураал байвал ядуурл гэдэг зүйл ирнэ. Олон хүмүүс бараг дийлэн хүн шиг залхуугаасаа болж ядуурл дүрцэн. Сул цагуудаа яаж би үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэж боддог. Гэхдээ тгий унтаадахыг дуртайгаа хийгээдгийг гисээр байтал тэр нь түүнд юу ч төлдөггүй. Харин улам бүр потенциал бод. Хүмүүс ихэвчлэн юу гэж энэ миний хийж чадах ажил биш байна гэж хэлдэг. Тэгээд л шалтгуудыг тоочоод ухардаг. Үүний оронд та хамгийн сүүлд ямар нэгэн зүйл хийж байхдаа ямар сэтгэлээр ажиллаж байсан бэ гэдгээр хэрэгцүүлж байна. Бурхан үргэлж хичээл сэтгэлийг үнэлдэг. Бурхан үргэлж шаргуу хөдөлмөрийг үнэлдэг. Бурхан үргэлж биднийг тухайн цагта хамгийн сайнаар хийсэн эсхийг маань сонирхдаг. Тэр битгийл альва зүйлд чин сэтгэл гаргаж хийхгүй байгаа хүн хүртэл шийтгэл хүртэнэ гэж Библиэлд байгаа. Бурхан таныг залхуурсны чинь төлөө шийтгэнэ гэвэл яах вэ? Мөн шийтгэл гэж байгаа гэдгийг та бодож эргэцүүлээрэй гэж хэлмээр. Залхуу хойрог үйлдэл мөнхийн шийтгэл байдаг өгөөд энэ мөнхийн шийтгэл нь мөнхийн мөнхөд үргэлжлэнэ гэдгийг та бодож үзээрэй. Библиэлд маш олон удаа шагналын талаар ярьсан. Харин эсрэг талд нь залхуурлын шийтгэлийг бас ярьсан. Паул 1-р Коринт 3:13 дээр ажил болгомч нь илэрхий болно. Ажил болгох гэсэн шүү. Энэ зөвхөн сайн мэдээний ажлыг яриаггүй. Ажил болгон илэрхий болно. Учир нь мөнөө хөдөр үүнийг харуул. Юу гэвээс энэ нь галаар илчлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгана.
Ажлын чанарыг шалгана. Энд бүр ажил гэдэг үгээр хэлсэн байна. Тэгээ бүр ажил бүхэн илэрхий болно. Ажил бүхэн шалгаг. Хүн бүрийн ажил галаар шалгав. Энэ нь бидний амьдралдаа хийсэн бүх зүйлс үнний галаар шалгагдах бөгөөд Бурхны мэрэгэн ухааны сорил дундуур гарна гэсэн. Бурхан бидний юу хийснийг нэг бүрчлэн мэднэ. Тэр залхуу хайхрамжгүй хамгийн сайнаараа хийгээгүй өөрийн цагийг дэмий зүйлд өнгөрүүлж өөрийнхөө мөнгө ур чадвараа ашиглаагүй амьдрчаад юу болно гэж хүлээж байгаа юм бэ гэж биднийг зэмлэнэ гэсэн. Тэгэхээр та бид Бурхны өмнө зогсоод би цуглаанд явдсан штэ, би залбирдсан штэ гэж хэлээд та намайг ерөөх ёстой гэж хэлэх ёстой юм. Үгүй ээ. Энэ зөвхөн цуглаанд яваад л шийддэг амьдрал биш юм. Та зөвхөн бүтэн сайн л цуглаанд очих нь хангалттай гэж бодож байгаа бол та үнэхээр энэ дүрч төөрсөн байна. Харин 7 хоногийн дундуур яаж амьдарч байгаа вэ гэдэг чинь Бурхны анхаарлыг маш их татдаг шүү. Хинч залбирч чадна, хинч магтандуулж чадна, өргөж чадна. Гэхдээ шалгалт ирэх үед юу болсон байсан хамаагүй. Хамгийн сайнаараа үйлдсэн таны үйлс үлдэнэ. Зарим хүмүүс би бүгдийг нь сонслоо. Би одоо юу хийх вэ гэж дотроо асууж яж байна. Анхааралтай тэгвэл сонсоорой. Энэ бол маш энгийн зүйл. Сургаал төгс 6-гийн 6-аас 8 дээр хэлсний дагуу шоргоолж яваад шоргоолж юу гэдгийг олж хар. Ухаан суу. Тэгээд ямар ч ахлагч, харгалзагч байхгүй. Тийм атал тэд амьдралынхаа төлөө хөдөлмөрлөж. Ямар нэгэн хүн заавал хий гэсэн учраас биш. Эсвэл ямар нэгэн өдөрдөгч, ахлагч, аав, ээж, пасторт амьдралаа даадах гэдэг болохгүй. Шоргоолжууд ямар ч харгалзагч, асрагч, захирагч байх. Гэтэл тэд зунаар тэжээлээ бэлддэг. Урах цаар хүнсээ цуглуулдаг. Шоргоолж ажиллаж байгаа энэ зүйлээс бид 3 зүйлийг хүртэл сурч болно. Ажил, шоргоолч, тэгээ бэлтгэж, хураа. Тийм ээ? Тэгээ цуглуул. Үрэн таран хийдэг биш. Яг үн шиг шоргоолчгийн хийдгийг хийхэд л болоо явчих юм биш. За ингээ хамгийн сүүлийн ишлэлийг уншаад өнөөдрийн сургаал дууслаа. Өнөөдөр би их олон удаа дахин ажилсаг бай гэдгийг та бүхэнд ятгалаа. Энэ нь Бурханыг баярлуулдаг. Харин залхуу хойрог байх нь Бурханы урмыг хугалдаг шүү. Хамгийн сүүлийн унших ишлэл бол 2 дугаар Тесалоник 3 дугаар бүлгийн 6-аас 13. Ахад үнараа. За Паул Тесалоник хотын чуулганд бичсэн загтлаас би уншиж байна. Ахад үнараа. Та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу явдаггүй. Залхууран амьдрагч ахад уу бүрээс хол байхыг бидний эзэн Есүс Христийн нэрээр та нарт тушааж байна. Учир нь биднийг хэрхэн дуурайх ёстойг та нар өөрсдөө мэднэ. Би та нарын дунд залхуу байгаагүй. Мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэндэнч дарамт болохгүй тулд өдөр шөнөгүй зүдэл зүтгэл дараа дарамттайгаар ажиллаж байлаа. Бидэнд эрх мэдлгүйдээ бус. Харин та нар биднийг дуурайг гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайлал болгосон юм. Бид та нартай хамт байхтаа хүртэл хэн ажил хийхийг үл хүснэ тэр нь бүү идэг гэж тушаадаг байсан. Учир нь та нарын дундаас зарим нь залхууран амьдарч ажил огт хийхгүй харин бусдын хэрэгт оролцож байна гэж сонслоо. Тийм хүмүүсийг дуугүй хөдөлмөрлөж өөрийнхөө талхыг идэхийг эзэн Есүс Христийн дотор тушааж ятгах байна. Харин ах トゥ нараа та нар сайныг үлдэхдээ бүү цуц гэсэн байна. Амен. Тэгэхээр Паул 1-р үеийн чуулганы итгэгчдийг ялангуяа Тесалоник хотын чуулганы итгэгчдийг ятхан урамшуулахдаа тэдэнд ажил хий гэж хэлсэн. Тэр битгийл ажил хийгээгүй хүн бүү ийд гэж хэлсэн. Ажилгүй залхуу хойрог хүмүүст бүр тушаасан. Ажил хий, хөдөлмөрл гэж хэлсэн. Тэгэхээр хэрхэн ажиллах вэ гэхээр хичээнгүйлэн ажил. Хамгийн сайнараа ажил. Ажилсаг бай. Ирч хүчтэй бай. Оролцохтой бай. Идвэхтэй амьдр гэж та бүхнийг уриалмаар. Та бид эзэн Есүс Христийн өмнө юу ч болсон хамаагүй. Хамгийн сайныг л түнд өгөх учиртай. Ажил хөдөлмөрөөрөө ч гэсэн эзнийг алдаршуулан эзэнд хамгийн сайныг өгөх учиртай гэдгийг санаж альва зүйлийг чин сэтгэлээсээ тултлан
хийдэг хүмүүс байна. Ажилсаг, хөдөлмөрч байна. Хичээл зүтгэлтэй байна. Эдвэгтэй амьдрыг. Амен. Таны амьдралын ажлын талбар бол эзнийг алдаршуулах талбар байна. За ингээд өнөөдрийн үгийн цаг энд хүрээд жаргал байна. Харин яг одоо хэрэгжүүлэх цаг гэж байна. Итгэлийн ах дүүс маш олон төрлийн ажил мэргэжлийн хүмүүс нэг дор сонсч байна. За маш олон төрлийн ажил мэргэжлийн хүмүүс байна. Зарим нь тогооч байна, эмч байна, малын эмч байна, багш байна. За зарим нь болохоор пастор байна. Тэгэхээр ямар ч ажил хийсэн итгэлийн ах дүүс минь ээ. Эзнийг алдаршуулан бултал нь хийгээд салбартаа манлайлаа. 6 сар бол гэр бүлдээ үйлчлэх сар. Харин гэр бүлийнхаа төлөө хийх хамгийн чухал зүйл бол ажиллах. Эргээд энэ нь эзний алдрын төлөө гайхалтай үйл хэрэг. Зөвхөн пасторлах юм уу, номлол хийх, магтан дуулах нь цуглаанд бүтэн болон хагас цагийн стаф байх нь бурханд ажиллаж яах гэсэн үг биш. Таны ажлын талбар бол таны үйлчлэлийн талбар. Чин сэтгэлээс ажил алдахад хайран хүн байна. Амен. Бүгдээ хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь танд баярлалаа. Би яг одоо Every Nation чуулганы нийт дагалдагчдын төлөө гуйж байна. Тэд юу ч хийсэн, ямар ч ажил хийж байсан. Эзэн таны алдрын төлөө ажиллах болно. Every Nation чуулганы дагалдагч нар үнэхээр хөдөлмөрч хүмүүс байх болно. Тэд залхуу хойрог байдлаас ангид байж хичээнгүй хөдөлмөрлөв, эдвэгтэй, зүтгэлтэй байх болно. Эзэн минь тэд өөрсдийнхөө ажлын талбарыг таныг алдаршуулах, гэрчлэх, үйлчлэлийн талбар гэж хараад ажиллах болно. Ирээдүйд Every Nation чуулганы дагалдагч нар эзэн таны өмнө гал дундуур гарах үе. Асар олон ажлын гэрчлэлтэй байх болно. Эзэн минь би танаас гуйж байна. Энэ бүгдийн цаана та боловсролын салбарт алдаршаач. Эрүүл мэндийн салбарт алдаршаач. Өөрийн дагалдагч нараар дамжуулан улс төрийн салбарт, байгаль орчны салбарт, хүний нөөцийн салбарт, спортын салбарт, урлагийн салбарт, эзэн минь та мал эмнэлгийн салбарт, бизнесийн салбарт их эзэн минь та алдаршаач. Их эзэн минь та уул уурхайн салбарт, батлан хамгаалах, эзэн минь бас цагдаа сэргийлэхийн салбарт, банкны салбарт, санхүүгийн салбарт эзэн та алдаршаач. Эзэн минь та бас гэрэл зураг болон эзэн минь та хөгжим урлагийн салбарт алдаршаач. Спортын салбар, сэтгүүл зүйн, хэвлэл мэдээллийн салбарт та алдаршаач. Бүх салбарт Every Nation чуулганы итгэгчдийн, дагалдагч нарын ажиллаж байгаа салбар бүр дээр эзэн та алдарших. Every Nation чуулганы дагалдагчдын дундаас ардын багш нар төрөх болно. Эзэн минь үнэхээр энэ хотын олон асуудлуудыг шийдэх хамгийн хүчирхэг хэрнээ хүмүүнлэгийн тийм бизнесмэнүүд төрөх болно. Маш чадварлаг эмчнэр төрж салбартаа авч болох өндөр дээд шагналуудыг хүртэх болно. Эзэн минь салбар болгондоо өнгөлж, манлайлж, гэрчилсэн ажлын талбараа таныг алдаршуулах, танаас өгөгдсөн хариуцлага гэж хардаг. Тийм л чанартай хүмүүс байна. Эзэн таныг баярлуулан ажиллах гэж. Есүс эзний эрх мэдэлтээр залбирлаа. Амен. 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 Итгэлийн ах дүүс минь ажилсаг бай, хөдөлмөрч бай, хичээл сэтгэлээр дүүрэн амьдрий. Дагаад таны орлого, санхүү, амжиргаа, гэр бүл, үр хүүхдүүдийн тань боловсрол бүх зүйл өрөөгд бол. Ажилсаг гарыг эзэн өрөөдөг юм аа. За ингээд өнөөдрийн үгийн цаг өндөрлөлөө. Тэгээ бүгдээрээ амралтын өдрөө аялалтаа сайхан өнгөрүүлээрэй. Оргуу хосноос орчлон хорвоо бүтээсэн Бурхан Аавын бэлхэм өрөөл, эзэн Есүсийн доторх ялалт ба баяр хөөр, ариун сүнсний эрх мэдэл, тусламж, тосолгоо дүүрнээс дүүрэн байх болтугай.
Есүсийн нэрээр ерөн залбирлаа. Амен. За эзэн алдар шиг амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй манайхаа. Бүгд нь баяртай шүү. Ариун солон ахлагчдаа баярлалаа. Бэлгээ ахлагчдаа баярлалаа. Давкада баярлалаа. Хамтдаа сонссон бүх хүмүүст баярлалаа. Харин одоо хэрэгжүүлээд амьдарцгаая. Баяртай манайхаа. Хамтдаа эсийн утсаа
бол алдрыг авах суурин гац өгчтэй нэрүүлээсэн. Эцэг таны